Хуульч шууха Монгол улсын үндсэн хуулийн 4-р бүлэг шүүх эрх мэдлийн талаар танилцуулж байна. Танилцуулгыг төмөр очир их туяанаар бэлдэв. Монгол улсын шүүхийн бэлэг тэмдгийн зураглал. Шүүхийн бэлэг тэмдэг нь дугуй хэлбэрийн дэвсгэр дээр үнэн цагааны бэлэгдэл хүндэтгэлийн навчин хүрээтэй аливаа хууль бусыг даран арилгахыг бэлэгдсэн суман голчтой хэрэг маргааныг нэгтлэн дэнсэж гагцхүү үннийг тогтоох дэнсний хэлбэртэй байна. Дэнсний нуруугаар дэлгээстэй ном дүрсэлсэн шүүх зөвхөн үндсэн хуульд нийцсэн албан ёсоор хэвлэн нийцсэн хуулийг дээдлэн ажиллахыг бэлэгдэнэ. Хүндэтгэлийн хоёр навчны үндсийг зөрүүлэн зангидаж уулзурт нь Монгол төрийн уламжлалт бэлэгдэл соёмбыг байрлуулна. Шүүхийн бэлэг тэмдгийн хүндэтгэлийн соём, дэнс сум, навчинд бат бэхийн бэлэгдэл хар өнгөтэй, дэвсгэр нь алтан шаргал өнгөтэй байна. Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. Шүүх тогтолцоо. Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүүн, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төслөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа шийдвэр нь улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үйл болно. Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана. Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын ба засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 5-ыг шүүгчид дотроосоо сонгож, бусад 5 гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь 4 жилийн хугацаагаар зөвхөн 1 удаа ажиллах бөгөөд зөвлөлийн даргаыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно. Хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түлгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулагчийг өөрөг бүхий шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно. Монгол улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн. Хэрэгжүүлэх бүрэн эрх нь хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх. Давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх. Хууль түнд заасан хүний эрх чөлөөг хамгаалах талаар үндсэн хуулийн цэц улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх. Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах. Хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх юм. Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ. Улсын дээд шүүх, бусад шүүх нь үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй. Улсын дээд шүүх ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс улсын дээд шүүхийн шүүгчдийг улсын их хурлд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос 6 жилийн хугацаагаар ерөнхийлөгч томилно. Хууль зүйн дээд боловсролтой мэргэжлэрээ 10-аас доошгүй жил ажилласан Монгол улсын 35 нас хүрсэн иргэнийг улсын дээд шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой 3-аас доошгүй жил мэргэжлэрээ ажилласан Монгол улсын 25 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.
Үндсэн хууль шүүхийн тухай хуульд заасан үндэслэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсвэл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно. Бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ. Анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна. Хуульд тусгаалan зүйлчилж заасан зарим хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэж болно. Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна. Монгол хэл мэдэхгүй хүнд хэргийн баримт сэстийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаан дээр их хэлээр нь үг хэлэх эрх болгоно. Хуульд тусгаалan зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хэрэгтэй. Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно. Улсын ерөнхий прокурор түүний оролцогч нарыг улсын их хурлдаа зөвшөлдсөн ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилно. Монгол улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хуульд шуухай, шүүх эрх мэдлийн талаар танилцууллаа. Хуульд шуухайтай хамт үндсэн хуулийн эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.